За энэ өдрийн мэндийг хүргье. За гэхдээ манай залуучууд хоол хийдэг баг. Цөөн дургүй ирэх юм ямар юм байх вэ? Цөөнг яаж хийх вэ? Ялангуяа энэ хавиргатай цөөнг яаж хийх тухай энэ удаагийн бичлэгээр би хүргэх гэж байна. За бэлдсэн байна. Хоньны хавирга. Яманы хавиргач байсан болно. Өхрийн хавирга бол бас болно. Тэгтээ жоохон томд. Эхний удаадаа энэ хонь яманы хавиргаар хийвэл зүгээр байгаа. Тэгээ амтлах материалууд бол би бол яг сонгон лаврын навч. Энэ чулуу бас хэрэгтэй. Чулуу бас хэрэгтэй тий. Чулуу бол хамгийн гол хэрэгэлдэг материал маань. За энэ лаврын навч ерөнхийдөө би хийдэг юм аа. Лаврын навчууд ер нь хоолнд хийхэд зүгээр хийдэг юм. Тэгээ хүмүүс өөрсдийнхөө амтлахаанаас болоод янз бүрээр бас амтлж болно. Махан амтлж болно. Яас энэ хавирга маань юм хөлдөө байгаа учраас ястаа үүрэг болохгүй тулд ингэ хөрөөдөж бэлдэж байгаа. Хөлдүүдээр нэг хөрөөдөж юм бол ясмасны үүрэг нь баг. Нэг хавиргыг нэг 3 хуваахад ер нь болно доо. Гол зүгтэн өөхөн дуртай бол өөх талтай хавирга. Өөхөн маханд жоохон хол хүн бол нэг жоохон өөх нэг багтай хавирга бол хэрэглүүл зүгээр. За ингээд холдууд ингээд хуглаад ингээд хөрөөчих бол нэг ясмас үүрэхгүй гэнэ амар байдгийг. За ер нь энэ бэлдэж байгаа материал маань ер нь 4-5 хүний порцоор хийж байгаа. Тэгээ хоньны хавирга бол энэ хавиргатай хавирга бол 700 г, гурилнууд 500 г. За гурилаа сайхан халуун бүлээн усаар зураад жоохон давс хийж гурилдаа жоохон давс хийчихвэл өгнө. Зүгээр үт юм аа. Гурилныхгүй амттай болдгийг. Амтгачаа бол сонгон сармис сонгон би юу хийдэг юм. Тэгээ хүмүүс яг нэмэлтээр янз янзын амтлагч нэг байцаа ер нь байцаа төмснөөс ер нь бусдын байцаа төмс маань жоохон хувиг маань нялцаалах гэдэг. Тэрнээс бусд ногоог бол хийж болно. Тэгээ өөрсдийн амтлаганаас болоод гурилаа сайхан халуун бүлээн усаа зуураад хэсэг амрааж жагаад илдүүл бас гурил маань их гоё болдгийг. За. Манай хуучны хүмүүс бол гурил мөлөө зуурхаа мэдж байгаа. Залуучууд маань жоохон ер нь гурил зуурхтаа жоохон маархан байх. Юуг нь уух вэ? За сонгоно болыг сайхан жигд гिचээд бас нэг нимкэн гिचгээр нэг уусаад махтагаа уусаад хоолтой уусаад алга болчихдог бол жоохон зузаан гिचсээ зүгээр гэдэг юм аа. Өөртөө идэхээр бол янз янзаар хийж хүнд хийж өгвөл бас арай өөрөөр нэг хэцэлт юм уу арай өөр болох байх. За гурлаа сайхан хилдээд. За тэр би бол гал дээр хайртай гурлаасаа байранд байгаа хүмүүс маань гурлаа хайртай яг жигэнжиж болно л доо. Жигнүүдээр жигэнжиж болно. Гэрт байгаа хүмүүс бол сайхан гурлаа галаа нэг акт шүрэн төлөхгүйгээр хайраад хийвэл амттай. Гурил маань их амттай болдё. За хайрахтаа нэг акт түлээд хийхгүй. Гурил маанаас нэг төлөнгийн ихтэй болохоор гашуу амттай. Гашуу амттай болно шүү. Тиймээс галаа сайхан дад жиг тааруулаад гурилаа нэг жигдхий ингээд хайраад авчвал зүгээр гэдэг юм аа. Ер нь ямар ч хоолнд энэ гурил их ордог. Тэгээ гурилаа их гоё хайраад гоё ингээд хичээд сурчвал бас зүгээр юм байна. Яг нь одоо энэ цөөнтэй гэж гурилын урт нарийнхнаар шууд ингээд хуйлаад гिचээвэл болоо. Тосондоо их амархан гоё нэвчдэг. Их гоё болдгийг. Тэгээ энэ тос дөрөхгүйгээр ингэж яах ёстой шүү. Гурилаа хэрчих ёстой шүү. Зарим яг цөөн югт хүмүүс дотроо тосоо авчуулаад идэв. Тэрний яг тостол. Тэгтээ нэг манай хавирга маань өөрөө юм аягүйх өөхтэй болохоор тосвол нэг шаардлагагүй гэж бодоод. За хавирга маань сайхан гиссэн байна. За гисгээ нэг хуваагц хавиргуудаа ингээд сайхан завсаар нэг ширхиглээд нэг нэгээр нь өөх махтай цуг
그 саундаа хийчихвэл зүгээр гэдэг юм аа. За саунд махахын авирга саунд хийчихэд амтлагаагаа бол ингээд базаад хийсэн дөр идэв шүү. Хүмүүс чинь нөгөө тогоондоо хийчихэд араас нь амтлагаануудаа хийгээд идэв. Гэтэ лаврын навчи гэж хамт базаж болдог. Лаврын навч маань өөрөө бутарчдаг болохоор лаврын навчиг бол нөгөө яг хоол игээ жигнэгтэй дээр нь 1 2 3-ыг тавьчихад болно. Хамаагүй их лаврын навчиг бол юу яана л та. Гашуурна. Тэгээд энэ амтлагаа хийж явахдаа өөртөө яг өөрснийхөө амтан тохирол халуун ногоот иддэг хүн байвал халуун ногоогоо хийдэг ч юм уу те. Өөрийнхөө дуртай амтлагчудаас ингээд хийгээд хойлоод базаад базууд явахгүй. Тэгээ энэ дээр нэг жоохон баг зэргийн гурил хийжтiin. Тэгэхээр нөгөө маханд нь жоохон шингэл тэгээд бас баг зэргийн шүү. Их жоохон гурил хийдэг. За маха хийгээс өмнө чулуугаа доор халаацсан байгаа. Пишэндээ чулуугаа халаацсан байгаа шүү дээ. Тэгээд тогоондоо нэг жоохон ус хэрэгтэй нэг жоохон. Нэг аяг ус хийчих хэрэгтэй. Тэгвэл тогоо маань махтаага наалдаад яцсан шүү дээ. Наалтчих шүү дээ. Махнуудаа би сайхан тэгвэл сайхан өрөө зулаад нэг хуурж муураад яг хэрэггүй бох. Тэгэхээр яг эхлээ хуурж муураад сайхан махандаа хамт оруулахын тулд хуурж болно л доо. Хуурж болно. Би бол яг зүгээр энэ бод зүгээр иймэрхүү маягаар ингэж хийдэж шүү гэж зүгээр үзүүлж байгаа болохоор ингээд шууд ингээд хийж байгаа. За тэгээд ингээд амтлагчаа бүх амтлагч маханд минь ингээд шингэсэн байгаа болохоор одоо нөгөө 100-андаа байгаа. Байрны айлууд минь яг плеткэн дээрээ тор тавьж ягаад чулуунуудаа халаач болно. Байранд байдаг айлууд маань. За ингээд чулууга сайхан хасан чулууга гавд байгаа юм чамааных нь мудрах улаасан сайхан чулуунууд чинь хамгийн шороо мороо юу ингээд алгуулсан байгаа шүү дээ. Шууд ерөөс галаасаа үнсийн нэг пүүгээд үлээчээл тэгээд ерөөс ингээд дээрээ тавьчих хэрэгтэй. Махан дээрээ гээ шууд тавих хэрэгтэй чулууга. Монгол аргаар маха болгож идгээд одоо энэ дээр бол нэг ус мос инээ тэр юм нэг нэмээд авах өөрсдийн чулууныхаа битүүгээр одоо болчихно гэсэн мах чинь. Ингээд чулуугаа сайхан чулуудаа сайхан маха хойлоод хуураад. За тэгээ баг зэргийн шилттэй нөө тогоондоо наалтахгүй тэгээ гурилаа дээрээс нь ингээд тавьчихна. Гурилаа бол ингээд тавьчихна. Одоо нөгөө лаврын навч маач амтлагч хажуугаар нь хийх юм байвал бас ингээд дээр нь жигнээ дээр нь байцаа иддэг юм уу дээр нь ингээд байцаа ингээд тавь дээр нь тавь шүү байцаагаа дээр нь дараа нь хутахгүйгээр авч тусад нь авчиж болно. За хоол маань ингээд гараад хоол маань гараад цөөн маань ингээд цөөнгөө сайхан сэгсэрдэг тэгс сэгсэрж болохгүй шүү залуучдаа. Энэ яагаад гэхээр дотор чулуу байгаа чулуу нь наалцсан тийм ээ чулуу наалцсан. Тийм учраас чулууга дотор чулууга авсныхаа дараа ингээд сайхан гутгаад тостойгоо хойлоод доороо тунцсан байгаа шүү дээ. Сайхан тостойгоо хойлоод. За ингээ хоолой идчихье. 배고픈 당근 줬다. 그 당근이 있어. 당근은 조선대에 주셔. 조선가 거의 희자 때문에 그걸 사서. 일주일째 아유. За өөрөөхөө хийж идэх дутаа энэ хоолноос гарын хоолноос та бүхэнд одоо энэ бичлэгээр бол үзүүлж байна. Та бүхэн энэ хоолыг хийж идээрэй. Манай бүсгүүчүүд эхнэрүүд маань бас эр нөхөртөө хийж өгөөрэй. Тэгвэл бас маш их эр нөхрнүүд бас баярлах болно шүү. Цовын дургүй ир хүн гэж бол байхгүй. Хоол унд хийж зардаг хүмүүс маань бас энэ маягараас эндээс шипи аваад бас иймэрхүү маягаар цовын хийгээд зарах юм бол бас боломжтой. Манай эрчүүд цовонгоос татгалзахгүй шүү дээ. За баярлалаа.